Сайн байцгаана уу? Энэ удаагийн бичлэгээрээ энгийн үеүдээр юм уу? Эсвэл ямар ч төрлийн баяраар хэрглэж болох маш гоё амттай болдог, мөн хийхэд маш амархан амтад шоколадтай торт хийсэн байгаа. Орцонд маань 4 ширхэг өндөг 180 г сахар, 50 г какао, 1 чимэг давс, 1 уут нунтаг хөөлгөгч буюу бейкинг паудер, уутандаа 16 г байгаа, 1 уут ванилийн сахар, уутандаа 8 г байгаа, 250 г хайлуулсан цөцгийн дос, 200 г гурил орно. Мэдээж бүх орцуудаа бичлэг болгоны доор мэдээлэл тайлбар хэсэгт давхар бичиж оруулсан байгаа. Ороод үзээрэй. Эхлээд өндгөн дээр сахараа, ванилийн сахараа мөн давсаа хийгээд цайвар өнгөтэй болтол нь миксердэнэ. Одоо дээрэс нь хайлуулсан цөцгийн досоо хийгээд бага зэрэг миксердэж нийлүүлээд дээрэс нь үлдэгдэл бүх хуурай орцуудаа шигшигчээр шигшээд миксернийхээ хамгийн бага хурдан дээр нь нийлтэл нь бага зэрэг миксердэн удаан миксердэж болохгүй, мөн цөцгийн досоо хайлуулад хөргсөн байх ёстой, халуун байж болохгүй. Ингээд бэлэн болсон зурамгаа 20 см-ийн хэмжээтэй 2 ширхэг бялууны хэвэнд адилхан хэмжээтэй хувааж хийгээд урьдчилж халаасан шарга шүүгэн дээр доороос нь 180 градуст 25 минут болгоно. Ийм болохоор нь хөргөө төр тавьчин яг бүрэн хөрснийхэн дараа кремэ бэлтэн, орцонд маань 500 г маскарпоне бяцлаг, 300 мл сүүн крем буюу виппинг крем, 40 г какао, 50 г сахар орно. Одоо бүх орцуудаа нийлүүлээд өтгөртөл нь миксердэнэ. Ийм болсон кремнийхээ яг тал хэсгийг нь кремний уутанд хийгээд кексэн дээрээ шахаад өгнө. Би ийм хэлбэртэй кремний хушуу хэрэглэсэн байгаа. Одоо нэг кексэн дээрээ ингээд тал кремээ жигэж шахаад өгнө. Ийм болохоор нь 2 дахь кексэн дээрээ үлдэгдэл тал кремээ мөн адил жигэж шахаад өгнө. Тортоо чимэглэхдээ өөр өөрийнхөөрөө яаж чимэглэж болно? Би ийм тортны чимэглэлээр чимэглэсэн байгаа. Ингээд хийхэд маш амархан, мөн маш гоё амттай болдог шоколадтай торт маань бэлэн боллоо. Заавал хийж үзээрэй. Амжилт хүсье. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.